Сайн уу Монголын подкаст эхэлж байна. Сайн байцгаана уу? Гал бүрэг бит хоёр өмнөх сард болсон видео тоглоомын талаар онцлох мэдээнүүд, нийлдэлсэн тоглоомод тэгээд тоглосон зарим тоглоомоо ярьдаг юм том подкаст байгаа. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэдэг гарчгуудаа дурдаад тэгээд подкаст эхлэе да. За миний бэлдсэн мэдээг л өнгөрсөн 5 сард PUBG Corp буюу одоо PlayerUnknown's Battlegrounds-ийн компани Fortnite тоглоомыг хөгжүүлэгч Epic Games-ийг шүүгд өгсөн гэсэн мэдээлэл байна. Battlefield 5 тоглоомын трейлер өнгөрсөн сард цацагдаад тоглоом бол гарахаар болсон нийт мэдгдсэн. Зарлагдсан тоглоом дээр үлэн Black Ops 4 Battlefield 5 хөлөөгөөс харьцуулж ярина. За тэгээд Red Dead Redemption 2-ын эдишнүүд ямар хөлбөрүүд гарах нь бас зарлагдсан. Тэгээд Devil May Cry 5 тоглоом бас одоо гарч магадгүй л явцсан. Тэгээд энэ тухай мөн одоо дараагийн PlayStation хизээ гарах тухай Sony-гийн одоо ерөнхийлөгч зэтгүүлчдэд ярилцлага өгсөн байлаа. За миний мэдээ гэх юм бол Steam Link гээд гар утаснаас нөгөө Steam дээрх тоглоомод стримж тоглож болно гэсэн аппликейшн тухай бэлтлээ. За тэгээд видео тоглоомын тэнцээдийн тайлбарыг мэргэжлийн болохоор ажиллаж байгаа нэг хүмүүсийн бас яриа ямар чаленж асуудлууд байна тэр талаар уншсан байгаа. Тэгээд Америкийн айрын виртуал талбарт байлдааны бэлтгэл хийж нэгэд хиймэл оюун ухаан ашиглаж яаж одоо бодит мапууд хийж байгаа талаар ярина. За тэгээд хэдэн жижиг мэдээ бэлдсэн YouTube-ийн видео дээрсэн Total Biscuit гэд хүн нас орсон байгаа нөгөө WTF гээд тоглоомуудыг нэг цаг гарan тоглож үзүүлээд тайлбарладаг нэг юм байсан. Анх үздэг байсан болохоор бас их харамсалтай байна. За Warcraft киноны хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарж байгаа юм билэ. Энэ талаар ярина. Тэгээд PlayStation Vita зөөрийн консолийн тоглоомууд одоо биетээр үйлдвэрлэгдэхээ болно гэсэн байсан. За тэгээд 5 дугаар сарын тоглоомуудын хувьд Agony гээд First Person аимшигын төрлийн тоглоом, Detroit Become Human гээд шинжлэх ухааны зөгнөлт адал явдалт тоглоом, State of Decay 2 гээд адал явдалт зомбитэй тоглоом байгаа. Өөр. За эдгээр дээр нэмэгдээд Vampire гээд бас нэг шинэ тоглоом. Тэгэхдээ энэ бол 6 сарын ихэр гарсан байгаа. Одоо яг энэ подкастыг хийхээс өмнө гарсан учраас энд ингээд оруулаа ярьчих гэж бодлоо. Тийм тэр 6 сарын 1-ээс л бичлэг жоохон хойшлсон. За өнгөрсөн сарын үед ямар нэг сонирхолтой юм тоглож үзв. Тэгээ өнгөрсөн сард бол үнэхээр ажил ихтэй байсан учраас ямар ч тоглоом тоглож амжсангүй. Тэгээ дараа сарын подкастаар ярих гэж бодоод Quantum Break гээд Xbox One дээр анх гарч агаад тэгээ PC-н дээр бас гарсан энэ тоглоомыг эхлүүлсэн. Тэгээ энэ тухай бол ярихгүй зөв дараа сард энийг ярина гэдэг. Teaser гэж байгаа юм уу? Тийм, teaser маягаар. За би бол 5 сардаас их завгүй байгаа гэдэг өмнө подкастаар дурдж байсан. Яг хоо сонирхолтойс нэг зэнгүүл Iron Sight гээд энэ жил нээлттэйсэн first person shooter төрлийн онлайн тоглоом байна. Call of Duty-гийн үнэгүй хөлбөр гэж хүмүүс хэлдэг байгаа. Тэгээд тэрийг жахан тоглож үзсэн ярих гэж бодсон. За тэгээд энэ мэдээллүүдийн дэлгэрэнгүй өнөөдрийн подкастаар ярих нэ. За чиний мэдээс эхлэе. За тэгээ PUBG Corp гээд одоо PlayerUnknown's Battlegrounds тоглоомын ардах компани Fortnite буюу одоо яг PUBG-ийн өрсөлдөгч, үндсэн өрсөлдөгч тоглоомын ардлах компани болох Epic Games-ийг оюуны эрхийн хэрэгээр шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл өнгөрсөн сард бас нэлээд дүүлэнтэй байлаа. Яг юуг нь холборлсон гэж шүүхэд өгсөн бэ гэхээр Fortnite тоглоом нь PUBG тоглоомын user interface буюу одоо нэг ерөнхий одоо харагдах байдал, тоглоомын меню харагдах байдал болон тоглоом доторх зэвсэг эдл хэрэгтлүүдийн загварыг нь хулбарлсан гэсэн үндслэлээр шүүхэд өгсөн юм байлээ. За тэрнээс биш энэ Battle Royale горимд бол биш юм байна тийм. Хэрвээ Battle Royale горимоор шүүхэд өгөх юм бол одоо нөгөө first person тоглоомыг хамгийн анх хийсэн дүүн бусад бүх first person тоглоомын одоо хөгжүүлэгчдийг шүүхэж өгч болно гэсэн учраас тэгэхээр энэ бол маш утгагүй юм болох учраас бас дэлгэрүүлээ үзсэн юм очтой юм байлаа. PUBG тоглоом болохоор бидний мэдж байгаа 2017 буюу өнгөрсөн жилийн 3 сард анх худалдаанд гарсан. Тэгээд тэр дөрөв маш олон сая тоглогчдыг өөртөө татаж маш алдартай тоглоом болсон. Тэгээ яг тэр онд өнгөрсөн жилийн 9 сард Fortnite гэж тоглоом өөрийнхөө Battle Royale горимыг танилцуулаад мөн одоо PUBG тоглоомоос дутхааргүй их тоглогчдтай болоод одоо ер нь Хойд Америк төвд бол нэгэн тэрчийг авсан PUBG-гаас илүү хүчрэхэг болж яваад байгаа. Тэгээ энэ юун дээр сарагч нь вэхээр стрим хийдэг одоо алдартай вебсайт аппликейшн Twitch дээр Fortnite тоглоомыг өнгөрсөн 5 сард 187 мянган үзэгч үзсэн байна. Харин PUBG зөвхөн 52 мянган хүн үзсэн байна. Ерөнхий юм статистикаас нь л харагдаж байна. Өөрөөр хэлбэл Fortnite-ыг PUBG-аас 3 дахин илүү их хүн үзэж байна гэсэн үг. YouTube стример PUBG Fortnite тоглодгоор одоо алдартай болцсон. Одоо бол нэлээд хүчийг авсан байгаа стример Dr. Disrespect гэдэг байдаг. Тэр юу гэсэн гэхээр PUBG тоглоом аажмаар үхэж байна.
Тэгээд одоо тоглоомынхаа механик болон сайжруулалтуудыг хийгээд өөрчлөлт хийгээд явахгүй бол Fortnite-ийн хэмжээнд хязгаарч хүрэхгүй гэж бүр өөрийнхөө нэг стримний үеэр YouTube бичлэгэнд байгаа хэлжсэн. Тэгээ PUBG тоглоом ер нь Fortnite-д гүйцэгдээд ирж байгаа учраас одоо иймэрхүү шүүхэд өгөх асуудал гаргаж байна гэж хүмүүс үзээ. Ер нь энэ шүүхэд өгснгийг PUBG Corp-ыг бол хүмүүс нэг санаар хүлээж авахгүй байлаа. Epic Games гүйцэгдээд ирж байгаа учраас ийм хийж байна. Тэгээд энэс өмнө нэг Rules of Survival гэдэг гар утсан дээр PUBG-гийн нэг хуулбар байдаг байсан. Тэрийг хийсэн компаниг бас PUBG Corp шүүхэд өгч ирсэн юм байна лээ. Тэгээд ер нь энэ өнгөрсөн сард болгоод байгаа юмыг анзаараад тахт нь PUBG яг ийм олон тоглогчтой болоход бэлэн биш байсан юм шиг байгаа юм гээд. Жижигхэн студи ингэж бета маягаар юм гаргаж ирсэн чинь тэр нь тесрээд тэгээд хитрхи олон үнэтэй олонгот нөгөө нэг хүн хүч тоглоомоо polish их элдв багуудын янзлах тэрнтэй зэрэгцээ шинэ контентууд гаргах гэхээр чадал үнэхэр хүрээгүй. Тэгээд нөгөө жижиг сажиг бас Battle Royale гортой тоглоомод орж ирэл алаал болж ах шиг байна л да. Тий. Чи яг оноод хэлчлээ. PUBG тоглоом бүр тесрэлт хийгээд 20 гаруй сая тоглогчтой болцсон. Ерөөсөө 1 жилийн дотор. Одоо гараад жил 2 сар л болж байна. Тэгээд энэ хоорондоо яг тоглогчдынхоо тэр их тесрэлтийг дагаж сайжруулалт өөрчлөлтүүдийг хийж үнэхээр хамжаагүй. Яг үннийг хэлэхэд одоо хүртэл маш их алдаатай. Ялангуяа одоо Xbox дээр гарсан. PlayStation 4 дээр харамсалтай хараахан гарч амжааг байгаа. Xbox One дээр гарсан хувилбар дээр маш олон зүйл дутуу байдаг, алдаатай байдаг. Тэгээд энэ тухайн Xbox дээр худалдаад авсан хүмүүс байнга гомдолж яадаг. Тийм байтал одоо яг апдейт сайжруулалтуудад тогтмол сайн одоо тоглогчдын санаанд нь хүртэл хийж чаддгүй байнгын хил ам дагуулаастай байдаг. Харин Fortnite дээр бол тийм үнэхээр ажиллагддаг. Тэгээд яг хөө ингээд шүүхтэд байгаа нэг тэмцэлдэх өрсөлдөх жоох ядсан арга юм шиг ч гэсэн PUBG-ийн үдэс нөгөө жижиг студиудад мессеж өгч явах шиг байна л да. Бид нар та нарыг маш өндөр өрөнд оруулахар хэмжээний шүүхтэлцээ дуудан та нар өөрсдөө өмөрөх гэж эрх зүйн хамгаалалт авах гэж студид дампууруулна шүү. Ийм л үг л өгч чинь гэж бодож байна. Тий болохоор жижиг сажиг клонууд хуулбарс гарах нь бас яг цус алдалт нь бол багасах бах. Гэхдээ өвхлийн нь арай зогсоохгүй шийдэх шиг харагдаж байна тий. Тий PUBG Fortnite-д ялагдж байгаа бас нэг том шалтгаан нь болохоор PUBG чинь $30 үнэтэй тоглоом. Харин Fortnite-ийн Battle Royale горим нь үнэгүй байдаг. PC, Xbox, PlayStation дээр. Тэгээд одоо бүр гар утасны хөлбөр нь гарцсан байгаа. Тэгээд PUBG-г бодвол илүү их олон өргөн хүрээний элементүүдтэй одоо форт буюу өөр ингэсэн бэхлэлтүүдийг барьж босгодог ямар нэгэн зүйл одоо барих, нураах энэ төр боломжтой. PUBG болохоор цэвэр одоо стратегийн буудалцсан байдаг. Ямар нэгэн барина гэсэн юм байхгүй. Тийм учраас зарим нэг элементээрээ Fortnite илүү, дээрэс нь үнэгүй. Тэгээд байнгын сайжруулалт апдейтүүд хийж явдаг. Мэдээж Epic Games бол маш гайхалтай компани шүү дээ. Асар олон жилийн түүхтэй. Нэгд уучраа болсон том компани учраас одоо PUBG Corp-ыг энэ өрсөлдөөндөө ялаад эхэлсэн. Тэгээ PUBG одоо эргүүлэн хариу арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой. Fortnite-ийг хүмүүсээс Team Fortress-тэй харьцуулж яриад илээ. Тийм өөрийгөө нэг тийм хүн дээр хүлээж авдаг биш. Инээдм их оруулж гисэн тэр бас их давуу талтай яриадсан. Тийм, яг нэг дөрүүдийн character design, environment гэж ярьдаг хүрээлэн буй орчин, дөрүүдийн загвар их төстэй. Энэ хүүхдийн кино шиг үзээгүй хүмүүс нөө хүүхдийн тоглоом байна гэж их боддог юм шиг байгаа. Тэгээ маш их хөгжилтэй. Том хүн хүүхдгүүл тоглолт. Миний мэдхээр бас хит NBA-гийн сагсчид бас Fortnite-ыг байнга тоглолт юм байлээ. Чи тоглож үзв? Үнгүй гэдгийг мэдчихсэн. Гэхдээ жоохон залхуураад хайцсан л да. Яг учрыг нь олж удаад авчиж болох л байх. Тэгээ би нөгөө нэгд PUBG худалдаад авцсан учраас нөгөө Fortnite цог тоглоё гэхээр манай найзууд PUBG-г л тоглоод байдаг. Тийм учраас яг нь ганцаараа тэгтээ тоглож үзнэ. Энийг бол зайлшгүй тоглож үзэх ёстой тоглоом. Надад ч нэг сонирхолтой харагдах байгаа. Чамайг тоглохоор л юу хийчихээ сонсъё доо. Тийм. За дараагийн мэдээ Battlefield 5 галбар бэлдсэн шүү. Тэгэхээр Black Ops 4 бас зэрэг нээлттэй хийсэн. Трейлер дээр юу харагдсан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайн бол тодорхой болсон. Олон тоглогчийн горимд их анхаарсан байсан. Маш хурдтай хөдөлгөөнтэй. Тэгээд түүх жоохон гажууд ус дүрслэлүүд бол их орж ирсэн байгаа тийм. Тэгээд энэ дэр нийгэм тоглогчдын үзэгчдийн их дургуутслыг хүргэсэн тэнд нэг одоо Английн 4 цэрэгтэй нэг салаал яваад байгаа юм л да. Тэгсэн тэнд 2 цагаан эрстэй англи хүн. За тэр бол яг хаа. Тэгсэн нэг хар эрстэй эрэгтэй хүн, нэг эмэгтэй цагаан эрстэй англи эмэгтэй байгаа ч байхгүй. Тэр бол нэг дэлхийн 2 дугаар дайны фронт шүү дээ. Яг эд улаан гал тулдааны үе. Тэн дээр бол хизээч эмэгтэй хүн байгаагүй. Наадах чинь түүхээ гажууд улс амар юм болоод байна гэд сөрөг комментууд орж ирсэн.
Тэгээд тэр Battlefield 5-ын YouTube дээр байгаа трейлерыг одоо та мэдээж нэг YouTube-ээс сонсож байгаа бол ороод нэг үзээрэй. Тэрэн дээр юу байгаа гэхээр трейлер нь 400 мянган дислайктай. Тэгээ нэг 350 орчим мянган лайктай. Өөрөөр хэлбэл дислайк нь илүү бүр гараа явцсан. Тийм байна. Бараг нөгөө Infinite Warfare гараад дажгүй тоглоом байсан мөртлөө трейлер нь бүүн дислайк авдаг шиг яг адилхан үйл явдлын ч байдаг. Тэгээ би энэтэй холбогдуулаад бас нэг жоохон түүхий судалгаа хийсэн чинь яг хав дэлхийн 2 дугаар дайны үед бол Английн талаас нэг 600 мянга орчим эмэгтэй дайнд шууд болон шууд бус аргаар оролцсон байдаг. Тэгээд одоо яг улаан тулдаан буюу фронтын шугамн дээр эмэгтэй хүн байсан гэсэн ямар ч мэдээлэл байхгүй. Яг хөө ер нь бол нөгөө нэг Оросын талд бол хамгийн эмэгтэйчдийг байлдаанд л ашиглаж ирсэн юм билий. Арын албанд бол мэдээж маш их байсан. Яг тулгаанд бол Оросууд хамгийн их бараг зартай гэмээр их хэмжээнд ашиглаж ирсэн байсан. Battlefield 1 тоглоом дээр нэг expansion pack буюу DLC дээр эмэгтэй зэргүүд байдаг. Гэхдээ тэд нар бол Оросын эмэгтэй зэргүүд байдаг. Түүхийн үүднээс аваад үзэх юм бол яг чиний хэлснээр Орос эмэгтэйчүүд фронтын шугамн дээр тулдаж явсан, бүр агарт нисгч чигээ явж ирсэн түүх бол байдаг гэжээстэй. Харин Английн талаас хизээч юм байгаагүй юм байлаа. Тэгээд энэ нь бол маш сөрөг хариу авсан тоглогчдоос. Тэгээд тэр олон эмэгтэйчүүд бол мэдээж фронтын шугамн дээр байгаагүй. Хамгийн ойртлоо гэхэд их буун дээр эмэгтэйчүүд байсан юм лээ. Тэгээд германуудыг бүр ярьдсан юм л шүү дээ. Берлин бүр нурхтаа өрөөд ингээ ялагдж байхдаа ингээд 10-д настай хүүхдэд буу бариулжсэн мөртлөө эмэгтэйчүүдийг ерөөсөй байлдуулж байгаагүй. Тэгсэн чинь Оросууд нөгөө танкч олоодоод мэрэгэн буудч чигээд нисгийч чигээд бүр бүү юм болсон байхгүй тий. Тэр нэг Оросууд айгүй хэцүү байдалд орсон л байгаа. Тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны түүх ярих юм бол германчууд Оростой үйл товтлох гэрээ байгуулсан байсан. Хэрний гинт товтлон ороод ер нь барьцгүй байхад нь сандаргаж эхэлсэн. Тэгээд эн чин яг хөө дайнгээ ярих юм бол германчуудын тооцоо буруу байсан. Бодсоос нь олон танктай байсан. Эрэгтэй хүмүүс байлдна гэж бодож исэн бол эмэгтэйчүүд байлдаад гэхээр хүн хүчнийхэн чадал 2 дахин их байна гэж бүр бөө юм болж байгаа хэрэг. Тэгээд яг нөгөө трейлер дээр байсан эмэгтэй энэ тэгээд үзсэн чинь тэр зохиолтой холбоотой юм байлаа. Норвег эмэгтэй гэсэн байсан. Норвегт одоо нацистийн Германаас ирж тэмцсэн resistance буюу одоо бараг паризан маягийн нөхрөр тэр дүрний маа гэсэн байсан. Гэхдээ ер нь бол шал утгагүй л харагдчихсан л та. Тэр дээр санал нийлж байна. Гэхдээ тэр эмэгтэй трейлер дээр бүр Британи англи аялахтай байсан байхгүй. Тэгэнгүүт нь би яг англи эмэгтэй хүмүүс юм байна гэдгийг мэдээ. Тэгээ харсан чи юм байгаа. Battlefield-ийн даах нөгөө 2 дугаар дайнаар ер нь гарч эхэлчихсэн шүү дээ. Battlefield 1942, 43 тэргээд гарсан байдаг чинь. Тэрэн дээр бол энэ трейлер дээр үзүүлсэн чих юм цирк шиг хачин байгааг байхгүй тийм. Аль болох сонирхолтой хүмүүсийг тэнд аваадсан байдлаар үзүүлэх гэж хичээж таал хийсэн байна. Энэ бол ингээд хит газраас хүндэр явцсан юм харагдаад шиг байна л да. Яг уу ямар өөрчлөлтүүдийн талаар хүмүүс ярьж байна вэ гэхээр Battlefield 1-тай адилхан нэг War Story гэдэг 2 дугаар дайн болж байгаа энэ тэнд өөрөөр өчнөө бол тэр тулаан хэлбэрүүд байгаа. Тэнд байгаа түүхүүдийг үзүүлнэ гэсэн байсан. Олон тоглогчийн горимтлаасаа болохоор нөгөө operations гээд нэгтгэл нь ялаад тахаар нөгөө тал руу ингээд шахаж map-ын солигдоод явдаг. Тэр нь өргөжөөд ингээд 4 хоногийн тэр тулаан өрнө гэж байгаа байхгүй юу. Нэг өдөр нь нэгтгэл нь яаж алсаас хамаарад маргааш нь давуу тал юм уу дутагдaltaй болсон байдаг. Тэгээд тэр хүчээс бол нэмэгдсэн ингээд яаж тоглох вэ гэдэг талаас бол өөрчлөлтүүд их орж ирсэн гэсэн байсан. Трейлер бол таалагдаагүй. Тэгээ Майкл Бэй нөгөө найруулсан кино шиг болоод байна. Харин тийм гэсэн. За энэтэй жишээд нөгөө Battlefield-ийн мөнхийн өрсөлдөгч Call of Duty-гийн Black Ops 4 байна. За Call of Duty-г анхнаасаа сенсац төрсэн юу байсан бэ гэхээр нэг тоглогчийн горим байхгүй гэсэн байсан. Тоглолтын үед болохоор Rainbow Six Siege төстэй дөрүүд буюу классууд дээр их төвлөрч явна. Тэгээд тэр дөрүүд нь ямар учиртай вэ, ямар түүхтэй гэдгийг үзүүлсэн багасаах даалгавар юмуд бол байх юм шиг лээ. Тэрнээс бидний Call of Duty-гээс тоглож ирсэн тийм зохиолууд, адал явдлууд бол байхгүй гэсэн байсан. Энэ бол намайг оролцоод бас маш олон хүмүүсийн цочирдмор мэдээ байсан баха. Бүр цагаандаа гарлаа гэж бодож байгаа юм чинь. Үнэхээр харамсалтай. Battlefield тоглоомыг бол хүмүүс мэддэг multiplayer горимдоо хамгийн анхаардаг. Single player нугас нэг тоглоод идэггүй шүү дээ. Би ч гэсэн одоо бол Battlefield 4-ийн single player горимыг дуусгаж үзээгүй. Тэгсэн өөртлөө маш олон цаг тоглосон. Харин Call of Duty цувал юугаараа бусдаас онцгой байсан гэхээр зохиолороо дөрүүдэрээ хүмүүсийн сэтгэл тоногч чаддаг. Одоо кино үзэж байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг. Тийм акшн киноны гол дүр болсон юм шиг санагддаг шин. Тэгээд ингээд үнэт зүйлсээ гээгээд одоо өөр юм руу л үзэхэр болж байгаа шиг байна. Тэгээд маш харамсалтай. Гэхдээ яг сонирхолтой байна л да. Яаж энийг амжилтанд хүргэж чадах нь чадахгүй нь те. Чадлаа гэхэд яаж ингэж амжилтанд хүрэх вэ? Одоо бус тоглоомтой адилхан байлаа гэхэд бусдаас тэдрээс юугаараа ялгарх уу гэдэг. Тэдрийг нь одоо ингээ харахад үлдлээ. Тэгээ Battlefield-ийг харахад олон тоглогчийн горим хүчтэй хэвээрийн мөртлөө нэг тоглогч их
зоригтой орж ирж чинь тэрийг сайжраад байж тээ. Тэгсэн чинь нөгөө хар багасаа тоглоодсэн Call of Duty маань унаад байдаг одоо. Тийм л юм ажиглагдаж байна. Энэ хоёроос анзаарчихсан нийтлэг нэг сонирхолтой юм юу байсан бэ гэхээр нөгөө тоглогчийн аим байсан. Зүгээр нөхөтөд байдаг биш, тоогоор үзүүлдэг юм хязгаартай болсон байлээ. Тэр нь бас их сонирхолтой шилжил юмсан санагдсан. За тэгээд эх 7 хоногт E3 болохоор илүү их тодорхой мэдээлэлүүд гарч ирэх байх. Маргах юмнууд ч гэсэн дургу үргэх, таалагдах юмнууд ч гэсэн зөндөө болохоор гарч ирэх байх. За дараагийн мэдээ алдарт Red Dead Redemption тоглоомын 2 дугаар анги одоо тунуудахгүй гарах гад байгаа. Тэгээд энэний Special Ultimate гэсэн одоо тусгай хөлбөрүүдэд юу багтах уу? Тэгээд эдгээр нь хэдэн долларын үнэтэй гарах уу гэсэн тиймэрхүү мэдээллүүд нь дэлгэрэнгүй боллоо. Тэгээд энэ дээр нэг жоохон сонирхолтой ч гэх юм уу, жоохон харамсалтай ч гэх юм уу юм юу байсан гэсэн чинь тоглоомын Digital Special болон Digital Ultimate хөлбөр нь Beat Special, Beat Ultimate хөлбөраасаа өөр гэж байна. За. Digital хөлбөрүүд дээр болохоор тоглоом дотор ашиглаж болох мөнгө тэгээд Эрдэнэсийн газрын зураг ирдэг гэж байгаа. Тэгсэн мөртлөө Beat хөлбөр дээр Эрдэнэсийн газрын зураг энэ төр ирэхгүй. Тэгсэн мөртлөө цаасаар ингээ зүгээр газрынхан зураг ирдэг гэдэг байгаа. Тэгээд одоо аль алийн багтаас нь тийм хөлбөр байхгүй. За. Одоо бүгдийг авъя гэх юм бол хоёр тусдаа хөлбөр авнаа гэсэн үг тийм. Тэгснээ бас нэг collector's box гэдэг юм байгаа. Тэрэн дотор яг нэг модон хайрцагтай, тэр нь цоожтой. Цоож түлхүүртэй дотроо бандана, хөдзөр одоо юу гэдэг нэг цуглуулдаг юмнууд байдаг шүү дээ. Түлхүүрний осроос хэсүүлээл. Тэгсээр нь энэ дотор нь тоглоом нөхгүй. $100 өглөөдөө тийм үнэтэй. Аюу сонирхол юм байлээ. Ер нь тоглоомууд чинь тусгай хөлбөрүүд юм байдаг шүү дээ. Одоо нэг дахь тусгай хөлбөр, хоёр дахь арай нэг илүү тусгай хөлбөр. Одоо хамгийн амар гурав дахь хөлбөр гэсэн. Тэгээд энэ нь хоёр дахь нь нэгийг багтаадаг. Гурав дахь нь хоёр нэгийг хоёулын нь багтаас ирнэ ингээ юм дээрс нь нэмэгдсэн. Тиймэрхүү хөлбөрүүд ихэнхдээ байдаг. Атал энэ дээр болохоор аль алиндаа байхгүй бүх материалуудыг нь авъя гэх юм бол бүгдийг баг худалдаж авах ийм сони юм гарах гэдэг юм байлээ. DLC-гууд чи бүр битим руу ороод эхэлсэн биз дээ. Харин тийм Rockstar да ах юм мэдгүй. Үнэхээр маш сайн тоглоом болох юм бол мэдээж фэнүүд нь бол авах бах. Гэхдээ би нэг хайхтай Collector's Edition их аваад байдгүй. Авлаа гэхэд маш их хямдарсныхан дараа авдаг учраас яг энэ дэр бол би нэг гомдох юм болоо. Гэхдээ худалдаж авдаг, цуглуулдаг хүмүүст нь жоохон хэцүүхэн юм болж байгаа юм шиг байна лээ. Үүнээс гадна Red Dead Redemption 2 тоглоом timed exclusive буюу нэг тодорхой хугацааны турш зөвхөн PlayStation дээр гарч магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ энэ бол яг хэдийн хугацаанд зөвхөн PlayStation дээр гарах нь тодорхойгүй. Гэхдээ ингэж гарах нь бол ингээд тодорхой болоод өгсөн байгаа. Timed exclusive хэрэг PlayStation дээр байж байгаа тодорхой хугацааны дараа бусад консол дээр гарна гэсэн үг. Тий. Эхэндээ зөвхөн PlayStation 4 дээр л тоглох боломжтой. Бусад консолууд PC-н дээр одоо гарахгүй. Тэгээд нэг тодорхой хугацааны дараа тэд нар дээр гарна гэсэн үг. PC-н дээр бүр огт гарахгүй гэсэн байгаа юм. За тэрийг одоо би ямар нэг аль нэг талд нь confirmation байна вэ? За тэр юу Red Dead Redemption 2 тоглоомыг бол би яг тэрийг үнэхээр confirmation хараагүй учраас уучлаарай энэ дэр тодорхой хэлж чадахгүй байна. Гэхдээ эхний Red Dead Redemption-ыг бол хүмүүс мэдж байгаа PC-н дээр байдгүй. Зөвхөн PlayStation 3 болон Xbox 360 дээр гарсан байдаг. Гэхдээ яг GTA 5 тоглоомыг горимоор бас явж магадгүй. Эхэндээ PC-н дээр гараагүй шүү дээ. 2013 онд Xbox 360 болон PlayStation 3 дээр гарч ирсэн. Тэгээд дараа нь Xbox One, PlayStation 4, тэгээд 2015 он бүр 2 жилийн дараа PC-н дээр гарч ирсэн. PC-н дээр ягаад тухайн үед тоглоом гаргадаггүй зөвхөн одоо консол дээр гарах нь илбэг байсан гэхээр piracy буюу тоглоомын хөл бусаар хулгайлаад тэг өнгөө татчих авч тоглох боломжтой гаргаад байдаг хүмүүс компаниуд их одоо алдагдaltaй байсан гэх юм уу та. Тийм учраас PC-н дээр тоглоом гаргах их сонирхол буурсан байсан. Тэгээд тэр нь бол одоо эргээд сэргээд PC-н дээр ихэнх тоглоомод гардаг болчиход байгаа. Red Dead Redemption ч гэсэн тийх бах Rockstar бас ашиглаа бодно л доо ямар ч компани. Тэгээд шууд гарахгүй ч гэсэн тодорхой хугацааны дараа гарч магадгүй. Дараагийн мэдээ Lords of the Fallen гэдэг тоглоом байдаг. 2014 онд гарч ирсэн. Sniper Ghost Warrior цувралыг publish хийдэг CI Games гэдэг компаниас бас хэвлэн гаргадаг. Ghost Warriors-ийг болохоор нэг жоохон Б зэрэглэлийн тоглоом гэдгээр их танигдсан. Тэгээ энэ Lords of the Fallen хүртэл баг тийм байхгүй. Dark Souls тоглоомын хуулбар маягийн. Гэхдээ өөр ингэсэн зохиолтой. Тулааны систем Dark Souls-ийг төстэй гэхдээ арай хялбаршуулсан хөлбраар хийсэн гэж байгаа. Хүмүүс дараа нэг хүртээмжтэй Dark Souls гэсэн үг байхгүй.
Тэгээд Lords of the Fallen тоглоом 2014 оны 10 сард худалдан гарч ирсэн. Тэгээд яг 14 оныхаа 12 сард дараачийн ангид гарнаа гэдгийг зарлаад зарлсныхаа дараахан энэ тоглоомыг хөгжүүлсэн Deck 13 гэдэг студ дараачийн ангийг хийхгүй гэдэг нь бас зарлагдсан. Тэгээд уул нь бол дараачийн анги 2017 онд худалдаанд гарах ёстой байсан боловч энэ өмнөх тоглоомыг хөгжүүлсэн студид дараачийн тоглоомыг хөгжүүлэхгүй болсноос үүдээд одоо хөгжүүлэгч студ олох хэрэгтэй болсон. Тэгж явсаар бас саяхан Defiant Studios гэдэг тоглоомоор мэдж магадгүй Just Cause зурвал тэгээд сүүлд гардаг Mad Max тэгээд бас Surge гэдэг тоглоомуудыг хөгжүүлсэн Avalanche Studio New York дахь офисынхаа дарга байсан хүн одоо энэ Avalanche Studios гараад Defiant Studios гэдэг өөрийнхөө студийг байгуулсан. Тэгээд тэр нь бол одоохондоо бас нэрд гарч амжаагүй байгаа юм шиг байна лээ. Тэгээд энэ студ Lords of the Fallen тоглоомын 2 дахь ангийг хийхээр сонгогдсон байлээ. Тэгээ ийм мэдээ хэрвээ Lords of the Fallen тоглоомыг тоглолоод одоо дараагийн ангийг хүлээж ирсэн бол энэ бол сайн мэдээ болж хүмүүс дүрж байгаа хаа. Энэ чамд юун сонирхолтойс нэгдэд ярэ гэж ийзээ. Яа тэгэхээр Lords of the Fallen тоглоомыг би өөрөө тоглож ирсэн байхгүй. Энэ Dark Souls тоглоомыг ч гэсэн би тоглож ирсэн. Гэхдээ үнэхээр дуусгаж чадаагүй. Миний төвчээр хүрэхгүй юм билээ үннийг хэлгээд. Гэхдээ Lords of the Fallen надад их таалагдсан. Dark Souls-ыг бодвол тийм амар тийм хар бараан нэг тийм хизүүхэн уур амьсгалтай шүү дээ. Атмосфер нь аягүй хэцүү. Lords of the Fallen болохоор арай тийм биш байхгүй. Нэг жоохон өнгөлөг тийм үү. Нэг жоохон God of War руу тийм уур амьсгал төрүүлдэг. Тэгсэн хэрнээ тулааны систем Dark Souls-тэй их төстэй. Гэтэ дайснууд нь тийм бүр амар хэцүү биш. Дийлж болохоор тийм дайснуудтай. Тэгэд луур буюу одоо домог зохиол нь бас их сонирхолтой. Тийм тоглоом байхгүй. Энэ нөгөө нэг хүмүүс энэ анзаарч амжаагүй давуу тоглоомод байдаг шүү дээ. Анзаарагдааг үлдсэн. Тийм тоглоом. Би тэгэхээр тоглож үзсэн хүмүүс нь бол миний юу яриад байгааг ойлгож байгаа. Тоглож үзээгүй юм байвал би тоглож үзээрэй гэж нэг жоохон тийм мэдээлэл өгөх маягаар те. Дараагийн анги гарах гэж байгаа шүү. Өмнөх анги нь бол хуучирч амжаагүй 14 онд гарсан тоглоом чи одоо л дүүрслэл график яваад ч гэсэн яг хуучраагүй байгаа учраас энийг тоглоод үзэхэд бас илүүтэхгүй байхаа. Тэгээд тухайн үед гараад нэг айхтар хүн амьтны одоо чихэнд хүрч амжаагүй гэх юм уу алдарт гарч амжаагүй тоглоом учраас одоо маш хямдхан байдаг. Тийм баандлан тэр орж ирээдэг Steam руу ороод харахаар нэг ревю энтер нэг дундаж шохон дээшээ хавцаа яваад гэж санагдаад их юм. Ревю бол тийм ээ тийм дундаж. Гэхдээ надад бол таалагдсан юм аа. Яг ревюд бас дандаа итгэдэж болохгүй хүмүүс бас өөрөө үзчихэл байх хэрэгтэй. Энэ 2 дугаар анги ашгүй гарахаар болсон байна. Би хоёрын ч гэсэн тоглоно. Дараагийн мэдээ Devil May Cry тоглоомын дараагийн анги Devil May Cry 5 тоглоомын одоо веб домен одоо хуудсын нэрийг Capcom-оос одоо бүртгүүлсэн байна гэсэн мэдээ. Тэгээд энэ бол E3 дээр баг танилцуулагдах нь ойлгомжтой болоо явцсан. Гэхдээ яг танилцуулна гэж мэдээгүй. Мэдээж веб хуудсын одоо бүртгүүлсэн юм чи тун удахгүй нийтэд танилцуулах нь ойлгомжтой. Тэгээд Capcom бас энэтэй холбогдуулаад саяхан анхны 3 Devil May Cry тоглоомын сайжруулсан буюу ремастер төлбөрийг шинэ үеийн консолууд дээр гаргачаад байгаа. Тэгээд Devil May Cry фэнүүдийн тун удахгүй сайн мэдээ дуулдах нэ. За бас нэг жижиг мэдээ байгаа нь дараагийн PlayStation дор хаяж 3 жилийн дараа гарнаа гэж Sony-гийн одоо ерөнхийлөгч Tsuyoshi Kodera Японы сэтгүүлчдэд өгсөн ярилцлаганд хэлсэн байна. Тэгээд хүмүүс бол дараагийн консолын 90 үе тун удахгүй ирнэ гэд хүлээгээд байгаа. Ягаад тэгэхээр өмнөх консолын 13 онд эхэлсэн. Одоо ингээд 5 жил болчихлоо. Тэгээ консолын өрсөлдөөн яг дараагийн генерашн гэхээсээ илүүтэй одоогийн байгаагаа багаар сайжруулад ингээд жил болгон сайжруулж өөр хөлбөрүүд гаргаад тэгж өрсөлдөд байгаа учраас юуг дараагийн хөлбөрийг гаргачих нэг шаардлагагүй байгаа бол та. Яг зүгээр асууя л та тийм. Ингээд next generation Xbox, PlayStation гарлаа. Чамд одоо Xbox байна тийм. Талаас холиё гэж бодож байна уу? PlayStation болъё гэж бодож байна юм. Би яагаад Xbox судалж авах гэж. Олон жил консол тоглоом тоглосных. Консолыг ерөөсөө зөвхөн тухайн консол дээр гардаг уу эксклюзив тоглоомуудыг харж байгаа л авах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр өрсөлдөгч 2 консол бол техник технологи чадлын хувьд бол яах вэ нэг сөмхөн төдий зөрж магадгүй. Гэхдээ энэ бол тэгж аль нэгийг шийдэхэд давмгайлах үйц давуу тал биш. Зөвхөн тоглоом нь давуу тал болдог. Би Xbox-ыг яагаад сонгосон гэхээр би Gears of War болон Halo цувралт их дуртай. Тэгээд PlayStation-ы эксклюзивүүд эхэндээ муу байсан боловч сүүлдээ одоо generation-ы талаас илүү өнгөрчлөө шүү дээ. Хоёр дахь тал дээр PlayStation бол илүү бүр гүйцэтгэлээ Xbox бүр хоцрогдоод хойно үлдсэн. Тийм учраас яг хөө эхэндээ ямар ч консол авах уу гэдгээ сонгож болох юм. Тэгснээс ч би яг хоёуланг нь авнаа л гэж боддог дандаа. Тэгээ Xbox талдаа, PlayStation талдаа гэсэн байхгүй. Би нэг өмнөх console generation дээр Xbox 360-тай анх байж байгаад PlayStation 3-ыг нэг удахгүй авч байсан.
Тэгээ одоо ч гэсэн бас нэг PlayStation 4 аав, Xbox One аав хахтар зараадахыг бас хүсэхгүй байна. Тэгж жагаад одоо дараагийн консолын generation гарахад ямар тоглоомод зарлагдах нь үү? Тэрийг харж жагаад аль нэгийг төрүүлж байгаа юм. Би бол PlayStation дуртай, Xbox дуртай. Ер нь бол хоёул ингэ над юм ба шүү дээ тий. Xbox талдаа бол шүүтерүүд голдог. Gears of War, Halo, PlayStation талдаа болохоор илүү нөгөө нэг адлын тоглоомууд тий. Uncharted зурвал, God of War зурвал гээл тиймэрхүү тоглоомууд их дуртай. Тэгээ өөр жижиг мэдээ гэхээр яг ликүүд гэх юм уу да. Fortnite тоглоом Switch дээр гарахаар болсон байна. E3-ээр танилцуулагдахаар бэлдэгдсэн танилцуулагдах хуваарийн зураг нь Twitter дээр тарцсан байлаа. За тэгээд энийг бас лик гэхэд хэцүү юм аа. Ягаад тэгэхээр яг энэ одоо миний хэлэх гэж байгаа юм лик дүүлснээс 6 цагийн дараа автобусаар зарлагдсан учраас. Гэхдээ яг хэлж чинь Assassin's Creed тоглоомын дараагийн анги буюу Assassin's Creed Odyssey гэж тоглоом эртний грек дүрнэ. Тэгээд юун лик дүүлсэн гэсэн чинь Assassin's Creed Odyssey гэж бичсэн. Эртний Спартын дайчны дуулга бүхий түлхүүрийн осорны зураг та интернетээр тарцсан байсан. Тэгээд ерөөсөө энэ зураг тарсны дараахан буюу 6 цагийн дараа Ubisoft-ийн зүгээс Assassin's Creed Odyssey гарнаа гэд нэг хэдхэн секундын teaser шууд цацчихжээ лээ. Teaser-ээр нь юу гарч байна? Нөгөө This is Sparta гэж GTX мэдгүй 300 кино. За тэр чигээс хүн болго мэдэн шүү дээ, мим болцсон. Яг нэг тэрэн шиг нэг нөхрийг хадан дээрээс жигээд унгааж байгаа тийм нэг хэдхэн секундын бичлэг гараад хин чин мэддэхгүй тэгэл Assassin's Creed Odyssey гэд гарчижээ лээ. Энэ жилийн сүүлээр гарч магадгүй болоо. Яагаад тэгэхээр Ubisoft-ийн зүгээс энэ тоглоом нь одоо Ubisoft-ийн санхүүгийн жил дуусахаас өмнө гарнаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгээс Ubisoft-ийн санхүүгийн жил болохоор 3 сарын 31-нд дуусдаг. Өөрөөр хэлбэл энэ тоглоом 2019 оны 3 сарын 31-ээс өмнө гарнаа гэсэн үг. Хүмүүс яг дараагийн Assassin's Creed тоглоомыг дор хаяж 2 жил хүлээгээсэй гэсэн тийм горилготой байсан. Ягаад тэгэхээр Assassin's Creed Origins тоглоом маш амжилттай болсон. Тэрний нэг шалтгаан нь 1 жил өнжиж гаргасан байгаа. Анх удаага өнжөөд гарсан шүү дээ. Тэгэхгүй бол тэрнээс өмнө жил болгоо Assassin's Creed гарсан байна шүү дээ. Тийм, жил болгоо Assassin's Creed гардаг байсан. Тэгээд 2015 онд Unity тоглоом гараад Unity бас амжилт олоогүй. Тэгээд ер нь хүмүүс их ам муутай байсан. Тийм учраас 1 жил өнжөөд дараа жил нь Assassin's Creed Origins гэдэг нэг Египтэд үйл явдал өрнөдөг тоглоом гарчаад байгаа. Тэгээд энэний дараачихын үдсэгээд бас шууд он дараалан гарч мэдхээр болоо явцсан. За миний мэдээ Steam Link гээд утаснасаа Steam тоглоомоо тоглож болох юм шиг мэдээнүүд гараадсан. Энэ үнэндээ бол зүгээр стрим хийдэг аппликейшн юм байлээ. Процессор дээр чинь нөгөө тоглоом чи явж гин дэлгэцэн л гар утсан дээр чи явна гэсэн утгатай юм лээ. Өмнө яг нөгөө Steam Link гээд телевизээр холбогддог үйлчилгээ байсныг зарим хүн бас мэддэг байж магадгүй. Ер нь бол үнэгүй аппликейшн байгаа. Тэгээд утас таблет телевиз дээрээ Play Store-оос татж аваад ашиглах бол боломжтой. Зөвхөн Android дээр боломжтой байгаа. Apple бол энийг хориглосон байсан. Яагаад гэсэн бэ гэсэн эхлээд бол зөвшөөрсөн байсан юм лээ. Тэгсэн чинь 2 хоногийн дараа болиулаад бизнесийн зөрчил, ашиг сонирхлын зөрчилтөө боллоо. Тийм болохоор бид нэг зөвшөөрөхгүй нэ гэсэн байсан. Харин Valve энэ ярууд нь чинь зүгээр л нэг remote desktop тийм Ямаа энэ дэлгэсэн дээр л харж дамжуулж байгаа аппликейшн шүү дээ. Яг нь бета гэд явж байгаа юм байл яг full release бол биш. Тэгтээ ашиглах бол боломжтой. Сайн сүлжээтэй байх юм бол 1080 60 FPS-ээр бол тоглох боломжтой. Бүр маш сайн хардвер, компьютерч сайн, утаснд сайн байх юм бол 4K 60 FPS боломжтой гэсэн байсан. Өө за. Маш хэрэгтэй юм шүү дээ, тийм. Android-тэй бол бас тушаад үзэж болмоор юм байл. Тэгтээ жижигхэн дэлгэснээр тоглох бол надад жоох урамгүй санагдаг. Тэгээ wireless controller-тай л байх хэрэгтэй юм байна л да. Тийм. Угаасаа гар ус руугаа залгана гэж байхгүй ч нэг тийм. Дараагийн мэдээ гэх юм бол энэ e-sport буюу видео тоглоомын тайлбаруудыг мэргэжлийн болохоор ажиллаж байгаа их сонирхолтой нийтлэл бичсэн байсан. Тэрийг уншлаа. Тэгээд энэ тоглоомын тэмцээн үзэхээр одоо шин TI болон Counter Strike гэсэн тэмцээн үзэхээр ингээд shoutcasting гэдэг шиг тийм ингээд болж байгаа ингээд хашгираад идэг. Маш сайн мэддэг хүн бол энэ тим яриад нэг нь ойлгохоор мэдэхгүй хүн бол ингээд хашгираал чих дүүрэл өнгөрчихвөл тийм юмыг бас шүмжлэлтэй ханддаг. Ерөөсө таалагддаг шүү дээ. Ялангуяа Dota 2 дээр тэгдэг тийм. Нэг алдартай кастер байдаг шүү. Бараг амсгаа авдаггүй ярьдаг. Тийм. Тэгээд ESPN гэдэг нөгөө спортын сувг байдаг шүү дээ. Энд чи 26 жил ажилласан хөтлөгч, тайлбарлагч, одоо спортын тайлбарлагч хийдэг багш Gus Ramsey гэдэг нэг сонирхолтой ярилцлага байсан. Тэгээд нөгөө спортын тайлбарлагч, нэвтрүүлэгч бэлддэг. Тэгээд даалгавар өгөөд явуулахаар нөгөө хүүхдүүд нь одоо видео тоглоомыг сонирхдаг болсон. Даалгавраа бас энэ Dota-гийн тэнцээр ч контент тэнцээр ингээд хийгээд аваад ирдэг гинэ. Тэгээд багшд нь тэр нэг сонирхолтой санагдаад
62 дэх хүнхэд их шинэлэг сэтгэлгээтэй залуулах хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр e-спорт бол одоо хайшаа шалгах болохгүй. Тэгэхээр энийг хүмүүс хүртээмжтэй, ойлгомжтой илүү мэрэгжлийн байхлаар бид нар бас анхаарах хэрэгтэй байна гэдэг хандлагад үзүүлсэн надад их таалагдсан. Тэгээд энэ хүний анзаарснаар ер нь энэ мэрэгжлийн спорт тайлбарчдын анзаарснаар e-спортын тайлбарлагчид ямар алдаа гаргаад байна гэхээр яг Overwatch, Call of Duty дээр л жишээ авч ярьж байгаа юм л та. Тэгээд тоглооныхоо хэмнэлтэд адилхан хурдаар буюу маш хурднаар яриад байдаг. Энэ нь үзэж байгаа хүмүүс их ойлгомжгүй хэцүү байдаг. Өөр нэг юм юу вэ гэхээр энэ болж байгаа, харагдж байгаа бүх юм дүрслээд байх шаардлагагүй. Харин энэ болж байгаа юм ямар утгатай вэ гэдэг арай нэг дээд хэмжээний юмыг тайлбартаа оруулах илүү үнцэнтэй байх юм болов гэсэн байсан. Тэгээ яг одоохондоо видео тоглоомын тайлбарлал нь видео тоглоом сонирхдаг хүмүүс өөрсдөө дотроосоо гарч ирж зүгээр мэддэг юм бусдаагаа хуваалцах байдлаар тайлбарлаад байгаа. Тоодагийн тэнцвэж гисэн бидний мэддэг үздэг YouTube-рууд л орж ирэл Counter-Strike гэж гисэн ингээд тайлбарлаад авчдаг. Тэр нь ч гэсэн хөвчлээ ондог. Тэгээд ер нь цаашаад ингээд бичих, ярьслаг авах, хоорондоо ярилцахын суурь ойлголтуудыг ингэж суулгаж өгөх юм бол энэ видео тоглоомын тайлбар, видео тоглоомыг үзэхэд ч илүү гоё боломжтой юм шүү гэсэн байсан. Тэгээ ер нь одоогийн тайлбарлагчид бол үзэгчид юу гэж гин, юу хүсэж гин, тэгээд та нарын тайлбарлаж чад ямар хариу үлдээж гин тэрийг анхаарах юм бол тэгээд тайлбарлаж байгаа хүмүүсийнхаа үүх түүх тэр юм нэгт сайн мэддэг байх юм бол илүү тайлбарч үнцэнтэй байна гэсэн юм бол хэлсэн байсан. Тэгээд нөгөө одоос Монгол багууд тэр тоглоод яхаар монголоор стримж тайлбарлаж байгаа хүмүүс зөндөө байдаг болсон байна л да тийм. New Meta энэ гэдэг Dota тайлбарладаг хайцангаас мэрэгжлийн төвшөнд хийх гэдэг юм шиг харагдаад. Тэр нь ч гэсэн сайжлаас нэгдэг. Тэгээд Counter-Strike-ийг нэг Монголын багийг монголоор стрим нэх байдаг болохоор дээр үед хинэж л нэг стрим үзчихсэн юм а. Тэгээд тайлбарлаж ирсэн мэн согтуу ах шиг байсан. Уул нь монголоор ярьдаг байгаа. Тэгээд нэг шин юм байхгүй. Манайхан тэг чинь ингэ чинь гээд яриа нь ингээд зуурлаад тэгээд юм ууцсан хүн чинь цэвэрхэн чихгүй зарим үед ойлгомжтой чихгүй шүү дээ. Тэгээд тэр нь бас бидний хичээж байгаа юм үн цэнийг унгаад байгаа болоо гэж бодогдсон. Монголын баг ингээд үзэж байна. Аав ээж үзээч гэдэг ингэхээр англиар ярихаар магадгүй ааж нь ойлгохгүй. Монголоор жингүүт ингээд нэг уудаг хүн ингээд яриад байгаа юм шиг байдаг. Тэгэхээр үнэхээр харамсалтай санагдаж байна. Бид нар сонирхдгүй хүмүүст яаж харагдж байгаасаа авахуулаад өөрсдөө ингээд сэтгэл гаргаж хийж илүү гоё болох юм болов уу, илүү хүртээмжтэй болох гэж санагдав. Тэр л хорж жоохон харамсалтай санагдсан. Тэгээд заавал энэ хүмүүс хийх ёстой, заавал бит хоёр ч гэсэн подкаст хийх ёстой гэдээ тогтоосон юм байхгүй шүү дээ, тийм. Интернетийн боломж байна. Сэтгэл байх юм бол жоохон зүтгэл гараад хэн ч гэсэн хийчих болохоор юм байгаа байхгүй. Тэгэхээр бас илүү олон хүмүүс хүчээж тэр дундаас шигшигжиж бас гоё зүйлс гарч ирэх юм болов гэдгийг хэлмээр санагдсан юм аа. Тэгээд Монгол багуудын ч юм уу заавал Монгол хэлтгүү зүгээр мэрэгжлийн тоглогчид яаж тоглож байгааг тайлбарлаж ивэл монголоороос үзэх хүсэлт юмс байгаа шүү дээ. Яг нь бид нар англитэй болохоор илүү сайн мэдж байгаа ч ингэ шууд англи их сурвалжаас нь үзчихдэг. Тим мөртлөө адилхан сонирхолтой мөртлөө англи хэлгүй маш олон хүмүүс байгаа шүү дээ. 3 сая монгол хүн бүгдээрээ англи хэл мэднэ гэж байна. Тийм ч бас монгол хэл дээр хийх шижих юм уу бас зах зээл байгаа юм шиг санагдаад байна. За дараагийн мэдээ энэ Америкийн харин виртуал талбарт бэлтгэл хийдэг талаар байсан. Ерөнхийдөө яг хуу компьютер VR ашигладаг энэ бид нар мэдтгэл байсан л да. Гэхдээ одоо хиймэл оюун ухааныг илүү их ашигладаг болсон байна. Тэгээд synthetic training environment буюу одоо синтетик бэлтгэлийн орон зай гэж энийг нэрлэдэг байгаа. Хиймэл дагуулын зураг нөгөө Google Street дээр байдаг шиг хотын зургийг ингээд гудамжаар яж байгаа шиг харж болдог, зам дагуулд харж болдог. Тэр зургуудыг хиймэл оюун ухаан маань анализ хийгээд тэгээд хиймэл орчинд орж болохоор байдлаар газрын зургийг ингээд бүтээждэг гэсэн үг. Дээрийн подкастаар нөгөө тоглоомын мапуудыг хийхдээ ийм procedural generation гэдгийг яваалахад гарч ирээд байдаг шиг юмыг нөгөө хиймэл оюун ухаан ашиглаж байгаа шиг тэрийг одоо цэрэг арвин технологид оруулж ирсэн байна. Энэ удаа бол илүү хурдтай, илүү болиттой болдог гэдгээр л илүү их давуу талтай юм байна. Амьдралд ойр байх гэж амь нас шийдэгдэх гэж тэр мөчид илүү их хэрэгцээтэй, илүү үнцэнтэй мэдээлэл хэмнэлт ашигладаг болсон гэсэн байсан. Яг хуу армийн инженеруудын ярьж байгаагаар болохоор өмнө нь болохоор тийм Афганистан маягийн, баг аз маягийн одоо байлдж байгаа бас ойрын ирээдүйд ч гэсэн тэмцэлд үргэлжилж байхаар газруудад цохоогоод бэлтгэлийг хийдэг байсан гэсэн л дээ. Тэгсэн одоо ямар хандлага, ямар өөрчлөлтүүд орж иж байгаа нөхөр Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Сан Франциско, Нью-Йорк, Лас Вегас гэдэг ийм хотчсон дэд бүтц хөгжсөн газруудын зуруудыг ашигладаг болж чинь тэрийг боловсруулдаг болсон гэсэн нэг бодлын сонирхолтой шийдэл шиг нөгөө талаасаа бас их тийм төгшөөрийн мэдрэмж төрүүлэхээр юм л та. Хүмүүс Лас Вегас байлдахад бэлтгэлээ ч тийм. Нэг талаасаа бас дайн
тэнд болох магадaltaй гэж үзчихэж болох. Яг нөгөө талаас бол хиймэл оюуханыг одоо харьцангуй шинэ технологи. Тийм болохоор илүү олдот сайтай бэлэн мэдээллүүдийг ашиглаж сурахад бас ашиглаж болох юм гэсэн бодол төрсэн. Тэгээд ямар ч гэсэн хиймэл оюухан virtual reality ашиглаад цэрэг авийн технологи бол ашиглаад эхэлсэн байсан. Өмнөх подкастээр ирсэн нөгөө Google-ийн хиймэл оюуханыг дронд ашигласан. Тэр бас ноцтой асуудал хэвээрээ үргэлжилж байгаа инженерүүд нь бүр ажил хийж байгаа талаас юм дуулдаад байгаа. За хальт урдаад одоо жижиг мэдээгээд бичсэн чинь бас бичээдсэн чинь л урт юм болчихж илээ. Тэгээд Total Biscuit гээд YouTube чинь нас орсон байгаа. 4-5 жилийн өмнө л YouTube илүү үздэг болж байгаа. Энэ нэмшлүүдийг үздэг байсан. Ер нь бол түрүү туурч ирсэн WTF-с гээд шин тоглоод нээлттэй ихээр ерөнхий ойлголтыг хүрхээр ямар хөө тоглоомын гэдгийг танилцуулдаг юм бичлэгүүд оруулдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр нь нөгөө тоглоом тэрнийгсэн мэддэг байхад их сонирхолтой санагддаг байсан. Илүү их сайн мэддэг хүмүүс шин тоглоомоос яг юуг нь олж хардсан юм бэ? Юу нь одоо red flag гэдэг шиг тийм ямар их юм бол энэ тоглоом цаашлаад амжилтгүй болд. Ямар тоглоомод ер нь илүү үн цэнтэй сайн болол гэдгийг олж мэдхэд дөхөнтэй санагддаг байсан. Тэгээд ер нь энэ хүн ямар учиртай вэ гэхээр жирийн геймплейд явдаг хүмүүсээс гадна ялгаа нь юу вэ гэхээр энэ видео тоглоомын сэтгүүл зүй гэдэг юмыг их дэмждэг. Энийг хөгжүүлэх хэрэгтэй их үзэл бодол илэрхийлдэг байсан. Сэтгүүл зүй чинь дөрөвдөх засаг л гэдэг чинь тийм одоо хэрэглэгчдийн олон нийтийн талаас тэр зах зээл болж байгаа үйл явдлыг хөндлөнгийн хяналт гэдэг талаас нь видео тоглоом дээр хэрэгжүүлэх гэж хичээдэг байсан байхгүй юу. Тэгээд видео тоглоомын кодоос төлбөр авч ревю хийдэг хүмүүс жишээ нь IGN тийм арай л хот ревюуд оруулаад байдаг шүү дээ тийм. Тэгээд энэ frame rate-ийг lock хийдэг нөгөө яагаад 30 FPS дээр таглаа хийцэн байгаа. Gamergate гэх нөгөө ялгуурлалт дарамт тэр зүйлсийг бас шүүмжилт ханддаг байсан. Тийм болохоор бас хийдийн үед нь илүү их өөр байдаг байсан. Тэгээд 14 онд ходоодны хорт автортай болсон YouTube-ээр зарлж ирсэн байхгүй юу. Тийм. Тэгээд ийм эмчилгээ юм дэж байгаа, шинжилгээ юм өгж байгаа гэдээ ярьжсэн. Тэгээд тэгсэн чи одоо 4 жилийн дараа үе саяхан за одоо ингээд хүндэрсэн. Эмчнэр ингээд надад маш их тодорхой хугацаа өгсөн байгаа. Тэгээд ийм боллоо гэд саяхан бол нас орсон байгаа. Тэгээд өөрөө бүр энэ StarCraft 2-ын баг хүртэл бүр эзэмшдэг байсан юм лээ. Тэгэхээр ер нь видео тоглоомын бүр дунд нь явжсэн илүү их сайн тоглоомууд, видео тоглоом толгойтой мэдээллүүд бид нар шиг хэрэглэгчд илүү үнэн бодитоор хүрж явах илүү их тэмцэжсэн ингээд нас орсон байгаа. Тэгээд Total Biscuit гэдэг хэн байсан мэдэхгүй өнгөрсөн бол ийм өчртэй хүн байсан шүү гэдэг бас дурдаад өнгөрье гэж бодсон. Манай бод нөх. Дараагийн жижиг мэдээ гэвэл энэ Warcraft кино эдэн жилийн өмнө нээлттэй хийсэн хэрэгслүүдийн дуудлага худалдаагаар зарж байгаа юм билээ. Киног нь би үзээгүй эхлүүлээд нэг сонирхолтой санагдаагүй хайцсан. WoW Introgээс нэг тоглодгоо байсан болохоор нэг сонирхолтой санагдаагүй. Тэгээд нөгөө хувийг дуулгыг нь хараадах юм бол их тийм том нэг тийм хүүхдийн маягаар харагдаад шүү дээ тийм. Магадгүй тийм таалагддаг бол худалдаж авах боломж бол бас байсан юм байлээ. Жишээ нь Doom Hammer-ийн алхах гэхэд $1100 хүрсэн байна. Lothar-ийн хувийг гэхэд $225, Lane хааны хувийг $300, Booch-ийн $900, Alliance-ийн Баатруудын баг зэрэг тулаан үз эвдэрсэн хувийг нь $1300, Морины хувийг нь $225 энтергээд иймэрхүү үнүүдээр л зарагдсан байна. Нөгөө Gigantic театрт дуртааны баримл байдаг шүү дээ. Тэгээд тэрний силиконоор хийсэн толгойн дангаараа $2100 энтергээд бас үнэхээр фэн бол энэ кинон дээр ашигласан жинхэнэ авах боломж байдаг бол сонирхолтой санагдсан. Энэ тэгтэл Lothar-ийн хувийг яагаад тийм хямдхан байгаа юм бол би тэрийг айгуу гайхах юм. Мэдхгүй одоо ийм л үн хүрсэн байна гэж PC Gamer дээр бичсэн байсан. За. Тэгээд бараг би оролцох байсан юм шүү. Айгуу сонсогдож байгаа заяа. Тэгээд Монголоос авлаа гэхээр тээвэрлэлийн зардал ер нь Монголоос биш Америкээс байсан ч гэсэн тээвэрлэлийн зардал гэдэг маш аимшигтай нэмэгддэг. Бас тэрнээсээ болоод бас зарим ус аваагүй ч гэж бодогч юм. За дараагийн жижиг мэдээ PlayStation Vita-гийн тоглоомд биетээр үйлдвэрлэдэг гэхэ болно гэсэн байгаа. Зөөрийн консолуудын тэмцэл бол нэгсийг хүчтэй явагдсан. Одоо бол Nintendo Switch ямар ч өрсөлдөгчгүйгээр ганцаараа аврахлаад явж байна. Vita-гийн хувьд болохоор 2012 онд худалдаанд гарсан. Тэгээд бүтлгүүцсэн олон шалтгаануудын нэг нь болохоор зөвхөн өөрийн гэсэн memory card байсан юм байлээ. Тийм бидний хэрэглэдэг шиг SD, micro SD биш. Зөвхөн Sony-гоос гаргасан энэ memory card-ыг ашиглана гэсэн байсан. Тэр нь бас зах зээл нөхөмж гэсэн. Sony аягүй хэцүүлтэй нөгөө гар утснууд нь хүртэл өөр гэсэн өөрийнхөө нөгөө нэг memory card-ыг уншдаг. Тэгснэ
PSP хүртэл бас тийм биз. Зөвхөн Sony-гийн memory card-ыг уншдаг. PlayStation Vita ч гэсэн тийм тэр айгүй хүндрэл учруулдаг байсан л та. Өөр SD картууд 16 32 GB-аар байгаад хахад 8 GB-ийн хэмжээтэй тэгсэн мөртлөө бараг зүгээр 16 GB SD карттай адилхан үнэтэй team memory card-аар яах юм бэ тий. Тэгээ энэ PlayStation Vita-гийн memory card бүр ялангуяа амар үнэтэй. Би яг мэдээд байна л да сайхан. Би яг PlayStation Vita-тай байж байгаа дүүдээ өгсөн чинь нөгөөх нь нэг хэдхэн гигабайтын 2 гигабайт юм лүү? Юу memory card ганцхан тоглоом багч байгаа байхгүй. Бүр яг шууд ганцхан тоглоом багтана. Тэнгүүт нь энэ арай болохгүй байна гэдэг 16 гигабайтын memory card авахгүй. За хаана ажиллах вэ гэдэг мөнгө бор орлоо. Тэнд бол угаасаа гадаад байгаа үнээр нь оруулж ирэл яг нэг жоохон зардал шингээгээ зарж байгаа даа шүү дээ. Тэгж яхад чинь хиттэй байлаа да. За бараг л худлаа хэрэг бол 200 ч юм болсон шүү. 16-ын карт гэсэн үү? Тийм шүү дээ. Тийм үнэтэй байна гэд бод. Тэгээ би яг гайхаад Amazon болон одоо бусад яг Америкийн шууд зарж байгаа сайтуудаас доллараар үнэ харсан. Яг л тийм үнэтэй гэдэг л. Үнэхээр бүр арай дэндүү үнэтэй. Энэ бол бүр уур бараг хүрсэн миний тийм үнэтэй memory card байна гэж бодохоор. Тийм одоо хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүст нь хүрэхэд ашиглахад хүндрэлтэй гарчаа тэгээд бүтлгүүдх нь анханасаа тавигдчихж байгаа байхгүй юу ерөөс тийм. За яг хуу дижитал тоглоомод бол дижиталаар худалдаа бол үйлчлэний авч болно гэсэн байсан. Тэг яг хуу Sony-гийн Америк болон Европын салбарууд нь 18 оны санхүүгийн жилдээ багтаад бие тоглоод худалдааг зогсооно гэсэн. Яг хуу Sony-гийн санхүүгийн жилийн үед энэ 3 сарын 31-нд дуусна. Тэгэхээр дараачийн хавар хүртэл бие тоглоод нь зарж байгаа. Түүнээс хойш бол PlayStation Vita-гийн тоглоомод одоо Collector's Edition болох нэ гэсэн үг. PlayStation Vita-г яг үннийг хэлэхэд Sony баг 4 жилийн өмнөөс хайцсан юм дөө. Ерөөсөө ойлгохтой том тайтл тоглоомод гарахаа болсон. Зөвхөн нөө Япончууд ч өөрсдөө баг нэг жилдээ хэдэн мянган тоглоом үлдэрдэг газар шүү дээ. Тэгээ нөө Японыхон жижиг тоглоомод гардаг. Тийм Японы жижиг тоглоом, Японы инди тоглоом сонирхдаг бол PlayStation Vita дээр үнэхээр олон гоё тоглоомод гарсан гэдэг юм. Тийм үнэн. Баян ерөөсөө Японы тэр инди тоглоомуудад PlayStation Vita дээр зогсолтгүй гарч байдаг. Гэхдээ дэлхийн нийтэд бол ер нь хаягдсан. PlayStation Vita-г бол авъя гэж бодож байл бараг хэрэггүй дээ. Үннийг хэлэхэд яг тэгэхээр PlayStation Vita дээр гарсан том тайтлууд одоо жишээ нь тэр Assassin's Creed Liberation тийм үү. Тэр л ихэд PC дээр HD хөлбөрөөр антер гарсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр PlayStation Vita-г авах нэг шаардлага байхгүй. Тэгээд гарсан бас үнэн том тоглоомууд нь exclusive тоглоомоос бусдна. Яг тэр нөө артлын touch screen, уртлын touch screen тэрийг үнэхээр хангалттай ашиглаж чадаагүй. Харамсалтай. За дараагийн жижиг мэдээ EVE Online гэдэг одоо сансрын том тэмцэл өрнүүлдэг олон тоглогчийн тоглоом байгаа. Тэгээд энэ ч яад юм байл та нөгөө хөгжүүлэгчдийн тоглогчтой нь холбогддог юм зөвлөл шиг юм байд юм байна. Тэгээд тэр нь болохоор тоглогчид өөрсдийнхөө дотроос нь сонгогддог. Тэгсэн чинь тэр сонголт нь мэрэгчлийн улс төрч хүмүүрсэлдэж байна гинэ. Тийм яг тоглоом тоглолдог. Тэгээд тэрэн дээрээ дөрөөлөд би ийм ажил хийжсэн. Тэгэхээр би мэрэгчлийн улс төрч тааны хүсэл зорилыг тэр хүмүүс илүү сайн илэрхийлж чадна гэсэн юм байл. Нэг нарийнчрын уншаагүй яг дуртахад сонирхолтой болоо гэж бодсон. Тийм байна. За одоо 5 дугаар сарын тоглоомоо ярив. За энэ сарын бараг хамгийн том хүлээлттэйсэн тоглоом бол Detroit Become Human байгаа. Тэгэхээр хөгжүүлэгч бол Францын Quantic Dream гэдэг студио ерөөдөө интерактив драм зохиолоо үзүүлэхийг зорьсон тоглоом хийдэг. Heavy Rain, Beyond Two Souls гэдэг тоглоомудаар бас мэдэх бах. Үүсгэн байгуулагч David Cage гэж хүн бол яг энэ тоглоомууд дээр Detroit дээр ч гэсэн гарч ажилласан байгаа. Яг мань хүнийг хүмүүс яаж шүүмжилдэг вэ гэхээр хитрхи зохиолоо үзүүлэх гэж ядаад эн чин тоглоом шүү гэдэг бас мартаад байдаг талтай байдаг. Quantic Dream ч гайхамшигтай студио. Тэгэхээр би Heavy Rain тоглоомд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай. Beyond Two Souls тоглоомыг харамсалтай нь би тоглож үнэхээр амжаагүй. Одоо хүртэл явж байгаа. Одоо гараа 5 жил болчихлоо. Тэгээд Detroit Become Human-ыг би яагаад ингэж хүлээж ирсэн гэхээр Quantic Dream хийж байгаа гэдгийг сонсоод трейлерыг үзэхэд бол зэмүүлс нэгжсэн. Миний хамгийн сайн санаж байгаа нь л тэр дээвэр дээр ингээд хүн барьцаалцсан. Тэгээд цагдаа хүрээл зогссон. Тэгээд нэг Android очоод нөгөө hostage negotiation хийж авах наадны тавьж явуул гэдэг. Тэгээд хид хідэн янзаар тэр асуудал шийдэгч болж байгааг үзүүлж исэн. Тэр трейлерыг үзээд их сонирхолтой зохиолтой дажгүй тоглоом гарах яваад гэсэн чинь өнгөрсөн жилийн E3-ын трейлерээс нь авахуулаад нэг жоохон Watch Dogs гэсэн тэр нэг хачин болох шиг тавьсан байгаа. Quantic Dream-ийн тоглоомууд бас манай Mongolian Gamers Group дээр нэг тийм хиллэг байдаг л та. Хүн бүрд зориулсан тоглоом биш ээ. Хэсэг босог хүмүүст зориулсан тоглоом гэдэг. Яг тийм байхгүй юу? Хэврийн юугаараа онцлог байдаг вэ гэхээр яг сайн мөнгөний хэлсэн шиг зохиол руугаа маш гүн анхаардаг.
Тэгээд тоглолт бол яах вэ? Над шиг нөгөө нэг тоглоомын зохиолд анхаардаг хүмүүст бүр яг зөрүүлээд хийсэн юм шиг тийм тоглоом байхгүй. Нэг хайхтар геймплей гэдэг юм байхгүй. Угаасаа гарсан товчлууруудыг дардаг. Тэгсэр нь яг ингээд товчлуур дарангаад кино үзэж байгаа юм шиг санагддаг. Тийм сэтгэл төрүүлдэг. Тэгээд маш олон янзаар төгсөж болдог. Маш олон сонголтууд хийн. Эсвэл хийх ёстой юм хийж чадахгүй бүтлгүүт зэргээр төгсгөлд нөлөөлдөг. Heavy Rain бүр 2010 онд гарч ирсэн тэр анхны алдартай тоглоом нь болохоор би буруу санаагүй бол дор хаяж 15 янзаар өөр төгсдөг. Тэгээ тэр болгоно бас тийм хоорондоо төстэй нэг жоохон юм өөр биш бүр амар өөр энэ төр төгсөх тийм боломжтой байдаг. Тийм учраас энэ тоглоомыг дахин тоглоод хад үүддэг гэж байгаа. Тэрүүгээр их онцлог Detroit Become Human болохоор бас яг энэ заншлаад дагаад дахин тоглоход үйд гаргүй тийм тоглоом болсон. Нэг удаа тоглоод дуусаад нэг ойролцоогоор 10 орчим цаг болж гин гэж байгаа. Зөвхөн PlayStation 4 дээр гарсан. Угаасаа энэ Quantic Dream хийсэн бүх тоглоом зөвхөн PlayStation дээр гардаг. Heavy Rain, Beyond Two Souls PlayStation 3 дээр анх гарч ирсэн. Тэгээ сүүлд нэгтгэхэд PlayStation 4 дээр гарсан баг шиг байсан. Би буруу санаагүй бол. Бас яг энэ тоглоомын тухай ярих юм бол давуу талууд нь. Тэгээ сул талууд бас ганц нэг байна гэж дуулцсан. Би бол ер нь шүүмжлэхийг сонссон доо ер нь нэг тийм хин л болж тээ. Бүтэн үнээр нь бол авахааргүй маш их хямдрах юм бол тэгээд зохиол дуртай гал пүрв шиг иймэрхүү тоглоом биш юм үзэх дуртай бол. Тий нөгөө хэсэг босог хүмүүст зориулсан тоглоом учраас. Хэсэг бүлэг хүмүүс биш үү? Тий. Хэсэг бүлэг хүмүүст л зориулсан тоглоом. Тэгээ ер нь кино тоглоом дээр entertainment юм дээр хүний одоо нүдээр хардаг юм дээр баримталтыг нэг дүрэн байдаг нь шууд хэлэхгүйгээр үзүүл гэдэг нэг дүрэн байдаг. Тэгтэл одоо Detroit Become Human дээр хүмүүсийг үзүүлээд юм хэлэхгүйгээр ойлгуулж болох хэсгүүд дээр дайжнаас нэг дүр орж ирснээр тайлбарлаж өгдөг ч юм уу. Тиймэрхүү юмнууд аягүй их гардаг гэсэн. Тэгээ энэ жоох урам хугармаар байна гэж хэлээ. За Become Human-ийн хувьд бол тэгээд амар супер тоглоом бидний төсөлж өсч болсонгүй нэг жоохон тийм хэл болж тэгээд. Тэгээд бас нэг сонирхолтой юм нэг нийтлэл би уншсан л да. Юу нэгсэн чинь энэ David Cage гэж Quantic Dream-ийн захирлын ажилласан энэ тоглоомууд буюу Heavy Rain, Beyond Two Souls, Detroit Become Human дээр за тоглолт болон тэр тоглоомын механикаас гадна төстэй нэг юм юу вэ гэсэн чинь энэ тоглоом дээр гарч байгаа эмхтэй дүрүүд дандаа хүнд барьцаалагдаж зодуулж эсвэл одоо бэлгийн дарамтанд ордог гэсэн тийм юмнууд байгаа даа. Тэгснэ энэ нь болохоор зохиолд бол нэг ач холбогдол байхгүй. Тийм юмнууд байгаад тахтал дандаа ийм байдалд ордог. Бүр яг гурван дээр нь тэгж гардаг. Хэврэн дээр нэг сэтгүүлч өөхөн нэг солиотой эрдэмтэнд барьцаалагдаад тамлуулах гэж байхдаа зүхтдаг нэг тийм хэсэг гардаг. Beyond Two Souls дээр гол дүрийн охин нэг баарын дотор баг одоо хүмүүст хүчирхийлүүл ингээ алддаг нэг тийм хэсэг гардаг. Тэгснэ Detroit Become Human дээр гарч байгаа нэг эмэгтэй андроид бас хүнд ингээ барьцаалагдаад оюун ухаанаа арчуулаа боолн болонгаа алддаг тийм хэсгүүд гардаг. Дандаа нөгөө нэг ямар ч тийм хэрэг байхгүй, ямар ч шаардлагагүй тэр бол зохиолд ямар ч шаардлагагүй хэсгүүд гэдэг байгаа байхгүй. Тэгтэл иймэрхүү хэсгүүд маш их гардаг. Тэгээд нийтлэлийн гарч ирэх нь юу байсан гэхээр David Cage's games treat women like shit гэж байгаа байхгүй. Жижигхэн шүүмж байна лээ. За дараагийн харьцангуй том тоглоом гэх юм бол State of Decay 2 байна. Зомбитэй тоглоом байгаа open world маягийн. Тэгээд Undead Labs гэдэг Америк студ байгаа 13 онд гарч ирсэн State of Decay 1-ийн үргэлжлэл нь байгаа. Тэгээд энэ студиуд болохоор өөр тоглоом ерөөсөө хийж байгааг яг Android, iOS дээр гар утсны нэг жижигтэр тоглоом гэсэн. Энэ бол яг 2 дахь том тоглоом нь байгаа. Ер нь бол эхний тоглоом бас нэг тийм сайн polished бүтээгдэхүүн бол байгааг. Би бас жоох эхлүүлж байгаа тэгээд өтөртөөс нэгдээд хажижсэн. Ерөөхдөө яадаг вэ гэхээр зомбины вирус ингээд тархацсан. Би амьд үлдсэн, өөр амьд үлдсэн хүмүүс байгаа. Тэгээд бүгдээрээ амьд үлдэх маягийн sandbox төрлийн тоглоом. Хоёр дээрээ ч гэсэн нэг нь баг зэрэг сайжраад орж ирсэн байна гэсэн байгаа. Хамтарч тоглож болдог гэсэн байгаа. Нэг нэгнийхээ save файл руу орж ирээд үйлсэлж болдог гэсэн байсан. Тэгээд энэ болохоор Microsoft exclusive буюу зөвхөн Microsoft Windows тэгээ Xbox One дээр гарсан тоглоом. Өмнөх State of Decay ч гэсэн бас тийм байсан. Зөвхөн PC болон Xbox 360 дээр гарч ирсэн. Өмнөх тоглоом нь болохоор маш их алдартай зомби сонирхогчдын дунд. Яг нэг polished тоглоом биш гэдэг нь бол үнэн. Гэхдээ энэ айгүй хямдхан бохгүй. Нэг яг AAA title шиг үнэтэй биш, нэг тал үнээр нь гардаг. Энэ удаагийн State of Decay 2 ч гэсэн $30 үнэтэй юм билээ. Шинээр нэмэгдсэн юм сайн мөнгө нийлсэн дөрвөлийн хамтарч коп тоглож болдог. Тэгээ тулдаан бол маш хөгжилтэй, зугаатай байдаг. Сул тал нь болохоор маш их багтай. Одоогийн байдлаар бүр маш их багтай байгаа. Алдаанууд их байгаа. Тэгэхээр даалгаврууд бол тийм давтагдах шинж чанартай. Нэг даалгаврыг олон удаа хийгээд байгаа юм шиг сэтгэл сүлдээ төрүүлдэг гэж байгаа.
Тэгээ бас нэг авууштай тал нь юу вэ гэхээр Xbox Play Anywhere гэж нэг тийм үйлчилгээ байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Xbox дээр юм уу одоо PC-н дээр энэ тоглоомыг худалдаад авчих юм бол нөгөө платформ дээр нь үнгүү татаад авч тоглож байна. Одоо нэгэн дээр нь авцсан багт хоёулын дээр нь тоглож болдог гэсэн. Би яг нэг Gears of War 4 яг ийм тоглоом. Тэгээ би Xbox One дээр кодоор нь худалдаж аваад тэгээ PC-н дээр бас үнгүү татж авч байсан. Алин дээр нь тоглож болдог. Бас нэг авааштай юм тэр байгаа. Тэгээд open world маягийн тоглоом учраас баг зэрэг RPG элементүүдтэй ямар нэг юм хийгээд их юм бол сайжрна, дөрүүдээ хөгжүүлж болно. Тэдний 100 төлөд өгчих юм бол нөгөө бүх цаг хугацаа хөдөлмөрийн хөрөнгө оруулалт байхгүй болно гэд тиймэрхүү зүйлсэл байгаа. Яг уу орчин тойрон жоох уйтгартай байна. Тулдаж болох 100% нь тийм ч олон төрөл биш байна. Амархан байна гэсэн юм бол сонсогдож байсан. Тэгээд сүүлд ер нь ингээд видео тоглоомын анализ центр хийдэг хүмүүсийн үгийг сонсоод байхад бол open world zombie тоглоом дотроос Dying Light их сайн тоглоом байсан шүү лээ. Тэрийг маш сайн тоглоом байсан шүү. Тоглоё гэж бодоод байгаа. Тоглол. Би нэр бүр яг хэлээ. Би бүр 100% дуусгаж байсан тоглоом ба. Маш сонирхолтой. Зохиол нь за яах вэ? Нэг төгсгөл рүү жоох өдөртэй байж магадгүй. Гэхдээ геймплей нь гайхамшигтай. Сайн хийгдсэн. Нөө паркур зомби тоглоом шүү дээ. Тийм. Dead Island-ыг тоглож байгаад тэгээ нэг жоох бас тимсэг тайжсэн. Тэгээ Dying Light бол яг тэр хүмүүсийн хийгсэн тэр зорилгод хүрсэн л юм шиг байсан. Тийм Dying Light бол үнэхээр тоглож үзэх ёстой тоглоом шүү. Тоглож үзээгүй юм байвал боломж харуулаа аваарай. За дараагийн тоглоом Agony гэдэг нөгөө хойшлогж гарч ирсэн тамд үйл явдлын үнэдэг аимшигын тоглоом байгаа. Зургууд бол их ер нь маш их шалдан бий ёс бус зүйлс бол гарч ирсэн л да. Тэгээд тэгсэн чинь харамсалтай нь яасан бэ гэхээр нөгөө тэрийг бас цензурсын хөлбөр гарч ирсэн. Тэгэхээр тамийн PG-13 маягийн хөлбөр шиг энэ байгаа байхгүй юу. Тийм хэд хэдэн хөлбөрүүд бас байна гэсэн. Тэгээд иймэрхүү first person action тоглоомын нийтлэг асуудал нь юу гэдэг вэ гэхээр нөгөө walking simulator болчдаг. Шугамн замаараа яваал цочих хөстэй газараа дэлсэн явж ихэр цочичоод зохиолчныхон цүш, тогломчныхон цүш эхний нэг цаг магтаа юм шин содон бат сорилтойж жаад уйтгаралтай болчтой. Тиймэрхүү тоглоомын нэг байна гэж Agony бол дүүгэн жилээ. Madwind Studio гэдэг дискон тийм жижигхэн сүд гаргасан байгаа. Тэгээд магадгүй бас ирээдүйд энээсээ суралцах сонирхолтой юм болов гэж найдаж байна. Яг хоо концепт артууд нь харахад л их зэвүүн юм харагдаад байна. Тэгээд тамд өрнөж байгаа гэхээр тамыг яаж дүрслэх бол гэдэг зэвүүсник даадсан. Бид нар чинь нөгөө Библийн тамыг мэднэ тийм. Нөгөө хятадуудын тэр үзүүлэг там дээр чинь бас янз янзын тийм нөгөө Монголын нэг өдрөмж шиг зургнууд байдаг байхгүй. Тэгээд энэ тоглоом дээр яаж үзүүлэх вэ гэсэн чинь бас нэг жоохон урам хугалсан л байдал. Яг Dante's Inferno тоглоом дээр дүрслэгдсэн там бол бүр яг тэр Библийн там байдаг. Тийм сонирхолтой шүү дээ. Тоглоом нь хэрвээ. Тоглоом нь сайн тоглоом. Hack and Slash тоглоом баггүй. God of War шиг. Ер нь яг л God of War шиг тоглоом. Тэгсэн мөртлөө бүх платформ дээр гарч ирсэн. PSP дээр хүртэл гарч ирсэн. Өнгөрсөн одоо 6 сар ихээр Vampire гэдэг тоглоом Windows, Xbox One, PlayStation 4 дээр худалдаанд гарлаа. Энэ хөгжүүлсэн студи нь болохоор Don't Nod Entertainment гэдэг өмнө нь Remember Me болон Life is Strange гэсэн одоо нэлийн алдартай тоглоомууд хийжсэн ийм хөгжүүлэгч студи байгаа. Тоглоомны үйл явдал бол дэлхийн 1-р дайны үеийн Лондон хотод өрнөн. Уур амьсгалаа бол маш сайн бүрдүүлсэн байлаа. Тэгээд орчин тойрны график, загвар дизайнууд бол маш сайн. Тухайн үеийн уур амьсгалыг бүрэн бүрдүүлж чадсан. Тэгээд тоглоомын бас авууштай нэг тал нь дөрүүдээ аягүй сайн зохиосон. Маш гүн сэтгэлүүлдэх тийм дөрүүдтэй. Зүгээр л нэг side quest биш. Яг үнэхээр тэр хүний одоо амьдрал нууцуд энэ тэрийг мэдээд ирэхээр тэр дөрүүд нь бол сэтгэл дүйдэх үз болсон. Тэгээд тоглоомын гол дүр болохоор эмч хүн тэгсээр нэ өөрөө цус сурагч болцсон. Халдвар авсан гэж байгаа тийм. Тэгээд цус сурагч болцсон хүн байгаа даа. Тэгээд хүмүүстэй яг тоглоомны туршид уулзах хүмүүсээс тухайн хүний тухайн мэдээлэл цуглуулад нууцуудын мэдээд ховстоод юм уу ямар нэгэн байдлаар ярилцж байгаа ч юм нэг жоохон мөрдөх маягтай явж байгаад тэр хүмүүсийнхээ цусыг сорж одоо алж энтер болт юм байлаа. Тэгэх юм бол одоо левел нэмдэг. Тэгвэл энэ тоглоомыг нэг ч хүн алахгүйгээр дуусгах бас боломжтой гэж. Тэгэх юм бол бараг левел нэхгүй шүү дээ. Тэгэхэд нэг 4 янзаар дуустай юм шиг байгаа. Тэгээ нэг ч хүн алахгүй энтер явах юм бол тэгээ 4 төгсгөлийнх нь нэг нь үүсэх боломжтой юм шиг байна лээ. Тэгээд тулдаан бол сонирхолтой. Яг хаа жоохон юу юм бэлээ. Dark Souls маягийн тулдаанд зүхтаа цохин гэсэн тийм тулдааны тийм маягтай. Тэгээ өөрөө бас нэг зэвсэг хийгээд цохиж тулдах, буугаар буудах гэсэн боломжуудтай. Өөрөө цус сурагч учраас
онцгой чадваруудтай үл үзэгдэх, гэмт ийш хурдан шилжих гэдэг юм уу? Тийм чадваруудтай хазах төрөнийх судснаас нь тэр гэсэн сонирхолтой юм лээ. Тэгээ хүмүүс бас ер нь яг энэ тоглоомын нэг сонирхолтой юм юу гэхээр тэр танилцаад мэдээлэл цуглуулад явж байгаа дөрүүдээ сүлдээ ер нь идэх боломжтой байдаг учраас хоолоо ингээд яваад байгаа юм шиг. Тэгээ хоолоо сойгоод ингээд хоолныхоо тухайн мэдээлэл цуглуул хоолоо илүү сайн мэдээж явж байгаа төгсгөлд нь идээд байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлдэг. Жохон эвгүүч гэх юм уу, тийм сонирмж гэх юм уу, тийм сэтгэл төрүүлдэг тоглоом гэсэн. Яг тэ юу муулах юм байхгүй боломжийн тоглоом гэлээ би ревю болон одоо тоглолтыг үзсэн. Тэгээ зохиол нь надад бол их сонирхолтой санагдаж байгаа. Ялангуяа тэр дөрүүд үнэхээр сайн бичигдсэн дөрүүд байгаа учраас хүн тоглоход бол уйдаад байхааргүй. Тийм тоглоом болсон байлаа. За энэ сард нийтлсэн тоглоомын үед бол ийм байна. Тоглолт байлаа ярих гэсэн чинь гал пүрүүг тоглоом тоглож Хэлэхдээ үзег байна. За өстой амжаагүй те хүнийг хэлэхэд одоо тэгээ тоглоомоо эхлүүлэл хайдаг нөө муу зуршлаа болгох бол хичээж байна да. Би яг одоо өөртөө зорилго тавиад хүн чинь нэг 7 хоногт нэг ном уншина гэж зорилго тавьдаг. Би одоо дараа сард нэг тоглоом яг бүтэн дуусгах гэж зорилго тавьж байна. Яг хөө өдөртөө олцдог нэг 2 цагийн заваараа явуулаад хад болох байхаа л гэж бодчих. Би бол над аргыг чинь тойрох нэг арга болцсон байхгүй юу. Яах вэ гэхээр тоглоом дуустгүй тоглоом тоглох цаа. Зохиолт биш. Миний тоглосон Iron Sight болохоор зүгээр холбогдоод буудалцаад өвчдөг юм контр маягийн Dota шиг тоглоом байхгүй. За Iron Sight гэдэг энэ саяхан авраар 18 оны 2 сар тухай бета гэж гараад байгаа тийм шүүтер тоглоом байгаа. Ерөнхийдөө хүмүүс Call of Duty Black Ops шиг гэж яриад байгаа байхгүй юу. Modern Warfare 3 Black Ops 2 маягийн шиг юм тоглолттой gameplay team гэж яриад байгаа. Тэгээд давуу тал нь бол үнэгүй client-ийн татж аваад account бүртгэлийн юм үсгээд тоглоход бол чөлөөтэй байгаа. Тэгээд pay to win юм бол байхгүй. Яг онлайн тоглоомууд чинь нэг юм худалдаж авах нь бол давуу тал өгөх гэдэг тийм зүйл бол байхгүй. Яг доторх мөнгөө цуглуулж агаад өөр зэвсгүүд худалдаж болно. Тэр нь илт сайн гэсэн зүйлс бол нэх байхгүй. Тэгээд хүмүүс ер нь Call of Duty-гийн юунд нь болтын юм болоо гэдэг энэ тоглоомыг бас үзлээл тэгсэн чинь ерөөсөө л нөгөө түрүү гал бүрүү хэлсэн шиг Twitch shooter гэдэг шүү дээ тийм маш хурднаар реакц шаардсан ингээл лалаа яваад байдаг. Өгсөн ч гэсэн төрөөл лалаа яваад. Тиймэрхүү тоглоом байгаа бол та тэгээд олон дараалуулж алах юм бол kill streak гэдэг янз янзын бонусууд орж ирдэг, бөмбөг хавьжуулдаг, онц сууж болдог тиймэрхүү зүйлс байдаг. Нэмэлт зэвсгүүд хувцас гадар харагдах юмуд нээж болно бол тиймэрхүү зүйлс байл. Тэгээд хэсэг тоглож байгаад ми төрлийн тоглоом биш юм байлаа өөдцэн. Хүмүүс Call of Duty-гийн мультиплеерийн алтан үе шиг гэж яриад байгаа энэ тоглоомыг Солонгос студи хийсэн байлээ. Ripple Games гээд Сөүлд суурилсан 10 оноос сүүл ажиллагаа явуулж байгаа нэг юм студи бол хийсэн байсан. Тэгээд Iron Sight гээд энэ үнгүй шүүтрүүд дундаа бол нэлээд дайчгүй нэг юм тоглоом байсан шүү дийг дурдаад өнгөрөө гэж бодсон юм аа. Дараасаа бол нэг арай зохиолтой өөр юм тоглоё гэж бодож байна. Тэгээ нэг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөхөөр тийм баялаг зүгээр нөгөө зохиол байхгүй зүгээр тоглолт тоглоом байхгүй ингээд би тэгэж алаад тэгээд яриад байлтай шүү дээ. За өнөөдрийн подкастд бол ингээд юм өндөрлчлөө. Дараагийн подкаст наадмын наахан орно. Бидний зав цай бас яаж таарах нь вэ? Яагаад бид нар гэж юм вэ гэхээр гал бүр битээр цагаат төрөх дээр нэмээд Гинко болон өмнө бас очноор орж исэн дөлгөөнийг өрөөд дөрвөллээ E3-ын талаар ярилцъя гэж бас одоогор бол төлөвлөд байгаа. Тэгээд E3 бол эх 7 хоногт болно. За хоёлаа E3-ын тухай бас баг зэрэг ярив те. Ер нь ямар нэг хүлээлт юм бэ? Би бол нэг тэгж ингэж хүлээн найдвар гэсэн юм бол байхгүй. Яг Star Wars-ын гас нэг гоё тоглоом зарлагдвал гоё л байна. Бусдаар бол ер нь тийм ямар ч хүлээлтгүй орж байгаа. Өөсөө нөгөө E3 болохоос нэг хэдэн 7 хоног юм хамгийн юмнууд ликтүүлээд нэг тодорхой болчихдаг шүү дээ. Одоо яг саяны миний хэлсэн зарим нэг тоглоом веб домен нэр авцсан байх жишээтэй ликтүүлсэн байх жишээтэй тий. Би нөгөө E3-оос юу хүлээд үг гэхээр гинтийн бэлгэл хүлээдэг. Яг урдаас мэдгдсэн юмнуудыг дэлгэрүүлж ярихыг нэх ойшоодгүй. Яг мэддэгдээгүй байсан юм гинт дэлгэрч гарч ирэхээр аягүй сонирхолтой байдаг л та. Тэгэхээр тиймэрхүү юмнууд хүлээдэг. Энэ жил одоо ямар гинтийн бэлэг барах юм байгаа хүлээжлээ. Одоо тун удахгүй боллоо 6 сарын 12-наас 14-нд тий. Тэгээд подкаст бол амар хурдтай байх нь биш. Тийм сонирхолтой мөнгөн гал хөрүүгээд нэг 2 геймер юу бодож ийн гэдэг талаас нь ярьдаг болохоор. Тэгээд өнгөрсөн 5 сар бас мэдээллээр баян байлаа. Өнгөрсөн 4 сарын мэдээлэл бэлтэх гэж би яг үнэхээр яг тэр гээд хэлчих том мэдээллүүд аягүй ховор байсан л та. Жижиг сажиг мэдээлэл ихтэй. Харин энэ 5 сар бол одоо удахгүй яг E3-ын өмнөх сар учраас E3-ын өмнөх E3-ыг өгцсөн мэдээллүүд E3-оос өмнө гарах гэж байгаа тоглоомуудын ликүүд гэсэн юмнууд маш их байлаа. Үнэхээр мэдээлэл олдох амар байлаа.
Тийм. Хоёулаа бэлдсэн маш ч зөндөө юм чийсэн шүү дээ. Тийм. Тэгээд одоо мэдээ ярьсаар байгаа баг. Чи подкастаа дуусгачлаа шүү дээ. За өнөөдрийн подкаст ингээд энэ төрөйд өндөрлөж байна. Цаг гарган үздэг сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд сэтгэлүүдээ үлдээгээрээ. Сэтгэлүүдийг унших бол подкаст гарсны дараа хамгийн сонирхолтой хэсэг байдаг. Хүмүүс юу гэж бодож чинь, юу гэж хэлэх нүг л хүлээж лээд шүү дээ. Тийм. Тэгээ ялангуяа бас дараагийн подкастер юу сонсомоор байна те? Тодорхой тоглоомны тухай сонсомоор байна. Эсвэл нэг тийм цуврал муурал юу дэлгэрүүлж ярихыг хүсэж гинүү. Тиймэрхүү юмнуудаа бичих юм бол бас тэрнтэй холбогдуулаад дэлгэрүүлж ярих бүрэн боломжтой. Энэ цаг подкастт бол цагийн хязгаар гэж байхгүй шүү дээ. Ямар телевизээр гарч байгаа ш 3-4 цагийн подкаст хийсэн чи яг үүндээ бол. Яг хүмүүс бас нөгөө тэр тоглоом яасан бол асуудаг л гэсэн чинь би бас их тоглоом тоглолтыг мэдчихэж байгаа байхгүй юу? Огт сонсоогүй. Тийм байт юм биш тэгээд тэрийн бэлтэд ярих хэр нөгөө тэр хүн чинь дуртаалаад асууж байгаа. Тэрийг нь бүтлгүүдүүлчихэр хачим ярьчих санагдаад байх. Тэгэхээр одоо бас тгийж авах анхаарай. Ямар боломжтойгоор хийж болох нь бас асуултуудыг авчий гэж бодож байна. Тэгэхээр ер нь дараагийн подкастер юуны тухай сонсохоос тэр асуултуудаа үлдээж болно шүү гэдэг чинь. Чөлөөтэй. Бид хоёр бол байн ингээд подкаст руу ороод ямар комментууд битгэж чинь юу болж чинь тэгээ лайк дислайк нь юу болж чинь гэж хараад байж. Жишээ нь одоо энэ гал пүрүү ах ямар чаналтай байна тэргээд бас асуулт гарч байгаа. Миний чанал одоохондоо итгэхгүй байгаа. Би зүгээр чанал бол үүсгэсэн. Гэхдээ ямар ч контент хийхгүй үнэндээ ямар ч завгүй болчлоо л да яг чанал үүсгээл цаанаас манай дарга нар яг тэгснийг мэдсэн юм шиг чи YouTube руу юм хийх гэж байна маа гэж ажиллаар дарж байгаа. Гэхдээ яг хөө бүнхэд юм завгүй байхгүй. За дараагийн бичлэг хүртэл төр баяртай. Мөнгөн болон галбар байлаа. Баяр та.